Хаврын урт гачхийг тэсвэрлэн туусаар хүсэн тэмүүлсээр ханд дэлгэр зуныг ухтлаа. Уулс хөхөрч талноогоороод мянган цэсэг дэлгэрнэ. Гэвч хандын сэтгэлд баяр жаргал дэлгэрээгүй. Хандын бодолд уудмын хорвоо юу нэгээр дутсан шиг амьдралын юу бүхэн өгүүлэгдэх тэсвэр хүлээлт тавьжээ. Энэ тэсвэр хүлээлтийг ханд 4 жил өнгөрүүлжээ. Дахиад хичнээн жил хүлээхийг бүүрдэ. Хандын амин зүрх нь гал годомтын бадрах өргөө дамсурнан байлаа. Өргөөхтэй эрүүл чирэг үсгэж хожим хойш сэтгэлийн их шархыг багасгах хандын нэг хүсэл байлаа. Дамбусрын жаахан боловч эр хүн шиг мор мотор сүрхий ирдэг. Зэрзэвсэг хүсдэг. Нэн чаашлаад уус сардаг шиг аава эрен хүсдэг. Ханд гүнзгий ойлгоно. Хандын нөгөө нэг зүрх нь наснаасаа эрт томоожсон охин өрөн байлаа. Ээждээ түшиг нүмер болж 4 хаврыг туулжээ. Өрөн 4 нохоотойгоо дасалдсан шалтгаан нь гэвэл түүний эзэн нь байсан аава өгүүлдэг. Үүнийг ханд нэгт мэднэ. Хандын бас нэг зүрх нь далай байлаа. Альба бүхнөө 3 зүрхтэй юулсан далай өдөржин шүнжин уул тал усгол бэлчээр хадлан гэр хороогоор амьдрал асааж явдаг байсан боловч үзээд харагдахгүй үгэлээд ирдэггүй хаан явсныг зүүд үннээр ирдэг нь хандын бас нэгэн амьдрал байлаа. Шинхэний имэн голын хөвөө баян хөшөө багийн ангирт ийхүү 4 зүрх нэг хотчтой амьдардаг. Ханд энэ амьдралыг эсгэж зүйдэг. Лотих тэсвэрээр амьдрал ирээдүй бүхнийг хүлээдэг буряд өртөө байгаа. Шинхэн бурядын зураг шиг төрсөн бүсгүйгийн нэг нь ханд байжээ. Жаргалтай цагтаж аргаж өссөн буряд охины нэг нь ханд ажээ. Онгон баг нас залуу зандан үеийн ханд аав ээжийнхээ алганд бөмбөрөн нутгийнхаа торгон бэлчээлд цэцэг шиг нишээж эрвэх шиг нисэж божсон балт жаргалыг өрөөлийн хүүхэнцүүд адилтгхийн аргагүй. Гэвч шинхэн бурядын талд ниссэн ганган шувуу насан идэр болоход далавч нь хугарна гэдгийг хинч итгээгүй. Энэ зовлоныг бурхан тэнгэрл тааж дийсэн байхаа. Ийм хэнаар байхтан бие хаашаа юу харин яг санаа. Хүүгүүдэн гаргана тийм хэн зарах яа хүүг нэгэнтэй яа хүн яан гэж яа. Би хүүг алгана тийм хэнаар хүүгүүд яг санаа. Түүнийг хайр найргүй орхоод явсныг ханд ботхоос сэтгэл зангар.
өөрөө үрэх зовлон нөхрөө алдах эмгэнэл үнчрэл ганцаардлын гунжгаас өөр зовлон энэ дэлхийд байдаггүй. Илэг бүтэн хорвоо ягаад өрөөсөн нүдээр хандыг харсан учир ухааныг Тэнгэрээс асуулаа. Уул хайрхан навтах шавтахаас лавлаа. Сүм хийдийн лам багшнаас гойлаа. Наран сарнаас ч асуулаа. Хариу алга. Ховсаяга өөрөө эзэмтгүү өрөөлдөхгүй. Аль эсвэл нөхөө орчилдонд нэгмсэн буцах уу? Гашуун нулимсаар үл болгож явсан өдөр хоногудад ханд амьдрал ба хоёр өрөө сонголоо. Хүн хөлөд яахан яадаг би өөрөнгө явдлаар явж нөөе санаад явдаг. Ийм ганцаараа урахдаж ба хүн ба яахан хатэ хүн хаа өдөнгөрөв хаа хүн хаа таашин дарах юм. тэрийг байгуулсаага хөв мөдөд яасан даа. тэрний ишгэлгүй байна. Үний ямраа яни тэг хараад хомч мөтгөл. Бүдөрөө зогсохдаг байх юм те хүүхдүүд нь том болох. Би мөнө хавар ахай ирээд энэ 20 аваад зүгтээ гэж 2 дадын хадаа. Оройдоо ирээ. Хандэ энэ хорвоод ярих юм алга болжээ. Зовлт нэг залгин гасландыг амтлаж өнгөрсөн юу бүхний төлөө, ирэх юу бүхний төлөө сайн амьдарч сайхан амьдрах хүсэл өгөгдсөндөө өг дуу цонти инээд баяр нэмгэн намуухан бүсгүй болжээ. Тэнгэр юурж уул нурдаг аюулыг хэн хүнч үзээгүй. Гэвч амьдралын думдах ноён сардах хугарах үед ямар байдгийг хандын аз тохиол тэсвэр бодол бидэнд ярьж байна. Өл үзэгдэх далайгийн бараа энхүү богино сарвчээ гэр хоймор хашаа сарвчээ бэлчээр уус төртөө уул чаашлаад хол буюу ил харагдаг тэнгэрийн хаяагаас зайдаггүй. Ярангүй гурван зүрхийн зүүдэнд хоногчсон нь илхээ. Ханда зунжин сүүсаал мал ахгүй гэдэг мөнгөн нь бор амьдралын төлөө хоёр үрийнхээ зардал сэтгэлийн төлөө ширвсэн сунтал яарна. Ухаан өсөж би урын сурдлагынхаа сэлүү цагаар ээжээ хавсарч аж хийдэлд яарна. Ээжийнхээ төлөө дүүгийнхээ төлөө зовно. Сэлүү үедээ аавынхаа хийж өгсөн дүүжинд санаа сэтгэлээ аргатна.
удаан бүсрэн нас томчхийг дагалдан мотор морь зайдалдаг модож хөлөө айлтуудаг үүд их түшиг эр хүнийг өгүүлнэ. Дөрвөө нохоо хот усаа сайхаж урнаас салхаас айсан юм шиг өдөржин боровдно. Тэсвэрийн их гурвлаа хийгээд хотж дөрвөө зуны нар салхинд эвэнгийн жирийн амьдрал буцав. Зун яаруухан одож намар болжээ. Намрын өнгөнд тэнгэр холдож хонгор салхи сэвэлцээр өвс шарлаад галуу шогуухай нуур усандаа буцаж байна. Тарган намар хандын сэтгэлд тансах санагтаагүй. Юу бүхэнд сэтгэл думдуур хоосроод ханхаараад ойр боёо холын юу нэгийг хүлээж байгаа шиг. Хаврын үед зуны хүлээн зун болохоор намрыг хүлээн намар цагт жохон юу хүлээх вэ? Намуухан дүлгэн байдгийн цаана учиртай. Амьдралын андаргаан шинжиргийн нам жимийг ирүүлэх нь бас ч учиртай. Бураад үсгүй хандын сэтгэлийн тамир хаагур нь урсах имэн голыг гисгээж чаддаг бас хүлдээжч дийлдэг ачаа. Нүүн шин юмэн хуун үгүй малшидын амьдрал бар шанга нам шинжигэд яжийн хүндэж их л хөшөртэй болоод байна. Нүүмэн гон үгүй орлогоо хэд би мөнө зөндөө орээд үний хаагаагүй шахуу бараг орлогоо юм 5,000 түн бахураагүй. Үний хаагаагүй юм да дөмий шаа. Тавиад бай. Хотлаад бас юм хөрөхгүй. Хотлаад бас тийм хөрөхгүй. Наанд чинь амьдрал дээр зөндөө баг шангал байсан. Яанаг шантаа. Яашш. Хам юм бүхэн хонтэй. Хоёр хүүхэд бас байна. Тэд шармайлга хүний өмдөдөггүй явж байна да. Таяад. Намрын их хадлан хандын нуруунд юулээ. Үнэндээ хадлан гэж бүсгүй хүний ажил биш. Хадлан бол хандж ичээ хоёр үрийн бүхийдээ амьдрал гэж хэлдэг. Учир нь энэ хадлангаар мал унаа өвлийг өнгөрүүлнэ. Мал унаагаа ондруулвал амьдралаа ахуулна. Хоёр өрөө өсгөн. Дөөчи жил бүрийн хадлан болохоор ханд далайгаа өгүүлнэ. Сэтгэлийн гуниг дунаад өө шиг өвсөн овоог түшмэр санах. Хандад түших хэрэгтэй. Эр хүний хайрч хэрэгтэй. Намар өнөөдөр намрын хадлан ургаас ямар сайн уу? Ургаас бас яг тийм юм биш бал ядандрахи хөрөхгүй л гүшхэн хүлжээ. Тэгээд танарын хувьд одоо хөдөлмөр багтай хүнсэл бас яаж шиг оруулж байгаа юм бэ? Та хүнээр хадуулаад хүнээр ширүүлж байна. Зарлах бас их болж байгаа юм. Яа, зарлага бас одоо хэмжээ орж ил байна. Хадуулахад байна. Хүнээр хадуулаад. Шараа бүшгүй. Мөнөө нэг бол таны 15-аар ширж байна. 600-аар нь 700-аар чиход 600-аар лав оруулаад хавж ханж. Шижир намар өнгөрүүл ахир өвөл ирнэ. Ханда хүйтэн өвлөс айдаггүй. Учир нь хөлдөө өвлийн цаанд амьд бэлгсэн хаварсаа. Ирэх хаврын шижир наранд хандын аливаа хүсэл бэлэгдэж мэднэ. Тэр хүсэл нь хоёр үр гэдэг нь илгээ. Ханд өөрийнхөө төлөө гал дуул мөсөд далай туулахаас буцахгүй.
хандын энэрэнгүй чэйжинд будантай тэнгэр хахтай газарч багтана. Өнчин өрөөсөн мөртөө зол бос аз гүйцэн хоёр амийг өрөөн болгож санах мөртөө өсгөн бодлохоос өөр агуу их хайр энэ хорвоод байхгүй. Монгол ус хөдөл байдаг бурхан сэтгэл ариухан чанарыг өөр юу ярьж зүйрлээ. Жи авч өгөө. Өөрийн дамбүсрэн хоёрын ээж аав нь чохом хаан байхыг хэмээтгүү. Азтай энэ хоёр ам хандын тэнгэр их ингэрд энэ дэлхийн хамгийн их буян жаргалыг эдлэхгүй ч яах вэ? Хоёр аавын хүүхэд хоёр дахь удаа ааваа алдна гэгч ямар их зовлонгийг өрөн ойлгоно. Дамбүсрэн хүү харин мэдгүй. Гэвч ганц ээжтэй хүн ертөнцийн жаргалыг эдэлнэ гэдгийг хожим ухаарах нь лавтай. Намрын хонгор салхи хүний ертөнцийн альва хэрэг уртгаа буруу сэтгэлийг шахуртал хийсгэлээ. Ярангу хандын сэтгэлийн уйтгаргуйныг цэврүүлээд аваачлаа. Гэвч хандын нам дүлгхэн зан уудам инрэлт сэтгэлжичээ хатуу тэсвэр дотор тамирыг намрын салхи хийсгэж чадахгүй. Өвлийн хүйтнч хүлдэж дийлэхгүй. Учир нь ханд өвлийн цаанах ногоон хавар амьдралын наран саран болсон хоёр өрийнхөө ирүүдийг тэсвэрлэн хүлээсээр мөнч ирж болдог нөгөө зүрх буюу хайрын тэсвэр хүлээсэн.